2026 оны 7 дугаар сарын 21 ангараг гарагийн мэнэршээж буй мегмар гарагийнхаа өдрийн зурхаг хүргэх гэж байна. Австро Золанд байна. За өнөөдөр альва зүйл таны бодсноос арай удаан өрнөж магадгүй. Тиймээс яарч хийдэхээс илүү нөхцөл байдлыг бүтнээр нь ажиллах нь танд илүү их ашигтай байх болно. Хэрэв одоо хэн нэгэн таныг бухимдуулбал шууд хариу өгөх юусоо хэрэггүй. Хэрэв чухал шийдвэр гаргах шаардлагатай бол өөрөөсөө би одоо сэтгэлээрээ шийдэж байна уу? Эсвэл бодож шийдэж байна уу гэж нэг асуугаад үзэхэд ерөөсөө илүүдэхгүй. Өнөөдрийн энерги таныг зогсоох гэж байгаа юм ерөөсөө биш. Харин дараагийн алхмаа илүү зөв хийх боломж олгож байгаа ийм энергитэй. За тэгээ яагаад ийм өдөр болж байна? Яагаад ийм тайлалтай байна вэ гэхээр одоо өдрийн ихэд тийм үү? Одоо энэ ингээд сар маань хар сартаа ингээд холбоос үүсгэж байгаа байхгүй эерэг нэр холбоос үүсгэж байгаа. Тийм учраас бидний одоо зүн совин маш хүчтэй ажиллах бүрэн боломжтой. Энэ ингээд зарим хүний талаар бид нар таатай мэдрэмж төрөх тийм үү? Эсвэл бүр таагүй мэдрэмж төрөх. Эсвэл ямар нэг зүйл ингээд зөв биш байна гэсэн дохио авах бүрэн магадлалтай. Тэгэд энэ мэдрэмжүүд ингээд орж ирэх юм бол мэдрээрээ битгий ингээд орж ирсэн мэдрэмжүүдээ шууд үгүйсгээрээ манайхаа. За тэгээ байжсэн чинь нэг худалгүй өөр энерги ингээд хүчтэй төрж орж ирнэ. Ямар энерги хүчтэй төрж орж ирэх вэ гэхээр энэ сар маань энэ нартаагаараа сквер үсгэд орж ирч дахиад нөгөө анхаараарай л гэж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр ингээд та ингээд нэг зүйлийг хийхийг хүсэж байна тийм үү? За тийм гут чи ингээд нэг зүйлийг хийхийг хүсэж байхад ч ингээд бодит нөхцөл байдал өөр зүйлийг шаардаад эхэлнэ. Энэ хоёр яг өөр байгаа зү. Нэг нь хүснэ, нөгөөх нь бодит зүйл байхгүй юу? Тэгээ нэг хэсэг нь ингээд за яг одоо хий гэж яаруулна. Эсвэл одоо нөгөө хэсэг нь түр хүлээвэл илүү их зүй юм биш үү гэж хэлнэ. Одоо ингээд цөмөрөө өөрөө өөртөө зөрчилдөнө гэсэн үг. За тэгээд ийм бас энерги өдөржингөө юу нь бол их нөлөөтэй байх болно. За тэгээд үүн дээрээс нэмээд одоо энэ энерги дээрээс нэмээд гэсэн үг шүү. Өнөөдөр хүмүүс хоорондын ойлголцол бага зэрэг удааширч магадгүй. Одоо юу гэм та нэг ингээд утгаар ярьсан байхад нөгөө хүн өөрөөр ойлгох тийм үү? Эсвэл ингээд бүр эсрэгээрээ бусны үгийг бүр буруу хүлээж авах бүрэн боломжтой гэсэн. За энэ энерги маань яагаад орж ирж байна вэ гэхээр одоо ингээд бод гариг маань агааз бод гариг маань яах вэ гэхээр санжир гарагтайгаа сквер үсгэж байна. Одоо ийшээ ингээд хар зураас явж байгаа. За одоо энэ байхгүй сквер Меркури Сатурн гэсэн. Тэгэд өнөөдөр Солон юу яаж байгаа шүү нөгөө нэг өмнөх бичлэгүүдээр би чи ингээд дандаа шууд ингээд холиод яриа явчихдаг штэ. Тэгээ зарим хүмүүс маань ингээд яг ингээд холиод яваад байхаар сайн ойлгохгүй байна гэсэн болохоор одоо нэг арай өөр арай илүү нөгөө амархан талаас нь бас ингээд тайлбарлаж өгөхийг хичээж байгаа шүү манайхаа. Тэгээ та бүхэн маань бас шинээр орж иж байгаа хүмүүс нэлээх байгаа болохоор ойлгохгүй байх юм бол энийг ойлгохгүй байна гэх тийм үү? Эсвэл одоо энэ аспект нь эсвэл дэндүү их тайлбарлаад байна гэх юм бол би ингээд багасгацсан байгаа байхгүй юу? Та бүхэн нас ингээд санаа оноогоо бас хэлээрээ манайхаа. Угаас ингээд өдөр тутмынхаа тэнгэрийнхаа тайллыг хэлж байгаа болохоор та нар минь аль талаас нь илүү сонсомоор юм тэрийг над руу чадахгүй ингээд комент сэгээр бичээд үлдээгээрэй манайхаа. За тэгээ сая ярьсан тийм ээ одоо би нэг утгаар нь ярьсан бол та нар аль ч утгаар нь ойлгох бүрэн боломжтой ийм энерги явагдаж байгаа гэдгийг хэлж байгаамаа. За ингээд жишээ хэлсэн шүү сая манайхаа. За тийм учраас одоо өнөөдөр тийм үү бидний ингээд сонсох нь ярихаас илүү үн цэнтэй байх болно. За энэ юу гэсэн үг вэ гэхээр цөмөр ингээд бага яриа их сонсёо л гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? За тэгэд аз болоход одоо энэ бүх энергиудыг бас тэнцвэржүүлж байгаа гоё бас энерги байна. Хэрвээ цөмөрөө тайван байж чадах юм бол нэг ажлаа дуусгаад дараагийн ажилдаа орох юм бол өнөөдөр цөмөр маш олон асуудлыг одоо зэгцлэх бүрэн боломжтой. За энэ яаж үүсэж байна вэ гэхээр одоо энэ Сатурн чинь энэ анга гарагт холбогдож байгаа байхгүй юу? За энэний тайлал нь одоо энэ өгүүлбэр одоо энэ аспект ч манайхаа санчир болон ангар гараг. Тэг юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо санчир болон ангар гараг хоорондоо ийм гоё энерги үүсгэхээр биднэрт ингээд ямар ч одоо асуудал үүссэн ч гэсэн цөмөрөө айгуу гой тайван байж чадах юм бол амжилттай амьдарч болтгоо гэдгийг хэлэх гээд байгаамаа манайхаа. Тэг яарахгүй байгаа нь тийм үү цөмөрөө ярваа нэгэн зүйлээс хоцорч байна гэж ерөөсөө бити бодороо харин цөмөрөө алдаа багтаагаар урагшилж байна гэж бодож амьдрах хэрэгтэй юм өдр байгаа. За тэгээ цаашлаад цөмөрөө одоо тий өмнө нь олж хараагүй байшин шинэ гарцууд, шинэ санаануудыг, шинэ боломжуудыг бас гинт харж магадгүй энэ энерги явагцаар л байгаа да. Гэтэ өдөр болгон бид нар ингэж шинэ зүйлийг одоо харах одоо боломжтой тэр энерги нь байгаад байгаа байхгүй юу? Тэгэд энэ ингээд шинээр олж харж байгаа тэр зүйл маань бидэрт ингээд маш том өөрчлөлтийг шинэ хаалга онгойхоос биш одоо альва өөр өнцгөөс харж эхлэхийг одоо ингэж харуулж байгаа ийм өнцгүүд ийм хаалгууд онгоож байгаа шүү манайхаа.
За энэ ямар энерги байгаад юм гэхээр одоо юмыг гоё дэлгэрүүлдэг энэ бурхас байд гарагчин энэ далаа ван болон тэнгэрийн ван гаригуудтай гоё эерэг энерги холбоостой байгаа нь ийм тайллыг өгж байгаамаа. За тэгсэн чинь одоо хамгийн сүүлд нь хамгийн хүндийг хэлчихэ тийм ээ. Цөмөрөө бас сүүлийн үед яригцаар байгаад байгаа нөгөө нэг юу байгаад байгаа штэ. Дэлхийн ван гараг болон бурхас байд гарагийн өөр хоорондын энерги. За тийм учраас цөмөрөө яах вэ гэхээр одоо юмыг тийм үү хүчээр өөрчлөх гэж цөмөрөө оролдох тусам эсэргүүцэлтэй тулгарнаа. Харин цөмөрөө ингэж өөрийнхөө үнэт зүйлдээ үнэнч байж чадаад тэгээ өөрийнхөө үнэт зүйлийг бодсон шийдвэр гаргах юм бол цөмөрөө дараагийнхаа алхам руу маш амархан алхаад явах ийм үе таалга цөмөр нэгдсэн байгаа шүү. За тэгээ зөвлөгөө нь өнөөдөр ямар зөвлөгөө өгвөл аюу гоё зөв байна уу гэхээр одоо цөмөрөө чухал шийдвэрээ сэтгэл хөдлөл одоо оргилсон үедээ ерөөсөй гаргаж болохгүй. Тийм үедээ бити гаргаарай. Яагаад вэ гэхээр сар нар хоёр маань те өөр хоорондоо зөрчилтэй байна. За тэгээ цөмөрөө одоо хин нэгний хэлсэн үгэнд одоо ганцхан өгүүлбэрээр нь дүгнэлт бити хийгээрээ. Цөмөр имийг буруу ойлгох бүрэн боломжтой байгаа шүү. Яарах биш. Дэс дараалал нь хийхийг сонгоорой. Тэгэх юм бол амжилттай амьдрна. Өнөөдөр тийм үү биднэрт хэрэгтэй хамгийн том хүч бол бидний төвчээр байдаг байгаа манайхаа. За энэ өдөр маань цөмөрөө цээжийг эмэгтэйчүүд маань хөхийг анхаарыг. Тэгээд ерөнхийдөө нийтээр их юм бол цөмөрөө хоолоогоо багалзуураа анхаарах хэрэгтэй. Хоолоо багалзуурын энерги жоохон сул байх бүрэн боломжтой. Мэдрэмтгий байх бүрэн боломжтой байхгүй юу? Тийм учраас цөмөрөө ингээд усаа сайн уугаад тийм үү хит хөтөн ундаа уухаас бас ингээд тэ сэргийлэх хэрэгтэй. Хүмүүс ингээд зураг хөтөн ундаа уучдаг гэтэл одоо хоолойны энерги сул байж байгаа өвдчихвэл бас хэцүү. Энерги сул байгаа үед өвдчих юм бол ингээд удаашрах бүрэн боломжтой байдаг. Тэгээд маргаан зөрчил үүслэхэд бити чанга дуураарай. Манайхан зөөлөн ярихгүй бол хоолойны энерги сул байгаа болноо. За анхаарах буюу болгоомжлох жилтэнгүүд маань болохоор бар жилтэй хүмүүс маань байна. Тэгээд бар жилтэнгүүд байна. Яарч амлсан зүйл юм уу? Одоо сэтгэл хөдлөлөөр хэлсэн үгчин дараа нь ингээд өөрт чинтэй ингээд ачаа болж ирж магадгүй учраас өнөөдөр бас баг яриад илүү их ажиглаарай манай бар жилтэнгүүд. За өнөөдрийн ивэлтэй өнгө нь улаан өнгө байгаа. Амар гарагийн маань ивэлтэй өнгө тийм ээ. Тэгээд энэ өнгө чинь биднэрт өөртөө итгэх итгэлийг сэргээн бидний шийдвэр гаргахтаа зоригтой мөртлөө тайван байдлыг сануулах ийм өнгө байгаамаа манайхаа. За тэгээд энэ бичлэгийн хамгийн сүүлдэн цөмөрөө өдрийнхөө энергийг гоё засах манифесттэй хамтдаа чин сэтгэл зүрхнээсээ хилээд хийцгээе. За эхлэе манайхаа. Би альва шийдвэрээ айдсаар биш ухаанаар гаргадаг. Өнөөдөр зөв цагтаа зөв алхмаа хийж амьдралдаа хамгийн ашигтай тэрхүү боломжийг өөртөө татаж байна. За одоо жоохон хурдан явчих тийм ээ. За эхэллээ манайхаа. Би альва шийдвэрээ айдсаар биш ухаанаар гаргадаг. Өнөөдөр зөв цагтаа зөв алхмаа хийж амьдралдаа хамгийн ашигтай бүх боломжийг өөртөө татаж байна. За ингээд цөмөрөө өнөөдрийнхөө 6 зөвлөгөө хүлээн авлаа. Тэгээ бүгдээрэнд нь баярлаа. Хонхоо дараарай. Бусдаа бас хуваалцаарай. Астро Золон байла. Түр баяртай.